Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хамтын ёсол төгөлдөр Хаан банк. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Миний сонгосон мэрэгжлийн үн цэн. Чи юу яг ямар мэрэгжил сонгосон юм бэ? За тэгээ чиний мэрэгжлийн үн цэнийг юу юм бэ гэдэг талаар хэлээ нэг өгүүлбэр бичээ. Мэдээж чиний сонгосон мэрэгжил ажил дээр л ажиллаа гэдэг, гэртээ очиод гэр бүлдээ цаг заваар зарцуулдаг тийм л мэрэгжлийг сонгох нь чухал шүү гэдэг хэлдэг тийм. Энэ удаагийн маргааш шимби нэвтрүүлгийн оролцогчоор Дорногов аймгийн Сайн шанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нандин лам оролцож байгаа юм. Түүний мөрөөдөл зөвхөн өөрийнхөө ирээдүйг бүтээхэд бас харин аймаг орон нутгийнхаа хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах том зорилготой сурагч байгаа юм. Түүний сонгосон мэрэгжил банкны харилцааны менежер. Сайн байцгаана уу, намайг Утганбаяр Нандин лам гэдэг. Би Дорногов аймгийн Сайн шанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч байна. Миний сонгосон мэрэгжил бол зээлийн эдийн засагч. Тэгээд энэ мэрэгжлээрээ ажиллах боломжтой болсондоо маш их баяртай байна. За манай сургууль нь мэрэгжил сонголтын талаар 9 дугаар ангиас эхлүүлээд эцэг эхчүүд болон сурагчдад мэдээллийг түгээдэг, мөн гаднаас зочин багш авчирч хүүхдүүдэд мэдээлэл хийлгдэг. Энэ мэдээлэл сургалтын хүрээнд манай анги хамт олон болоод бүгд мэрэгчлээ сонгоцсон үүндээ тууштай хичээллээд сонгон секс дугууландаа хамрагдаа явж байгаа. Үүний нэгэн жишээ болоод дурдвал манай анги хамт олноос 8 багш, за IT-ийн чиглэлээр 3 сурагч, за банк, санхүү эдийн засгийн чиглэлээр 2 суралцагч, онгоцны КПТ ажилтнаар 2 суралцагч, IT программистын чиглэлээр 1 сурагч гэх мэтчлэн ингээд тус тусынхан мэрэгчлүүдийг сонгоод үүндээ тууштай байгаа. Нандин лам маань зээлийн эдийн засагч гэдэг мэрэгчлэр энэхүү нэвтрүүлэгт орцож байгаадаа бид баяртай байна. За тэгээд анги хамт олон болон ангийн багшийн зүгээс хүүхдтэй амжилт хүсье, баяр хүргье. Ангид байхдаа ингээд Хаан банкн дээр автогаа хамт ингээд очроо хүлээгээд зогсож исэн. Тэгэхэд ингээд нэг залуухан ах ихч хоёр л учиргүй баярлаа. Энэ тэнэнгээр инээлдээл. Тэр үедээ би нэг жоохон байсан болохоор сайн ойлгоогүй ч гэсэн дараа нь ааваасаа лавлаж сонсоход тэр ах ихч хоёр зээл авах боломжтой болоод байранд орсон юм билэ. Тэрнээс үүдээд тэгээд би хүнд ингээд зээл өгөөд ингээд өөрийн гэсэн амьдралаа эхлүүлэх боломжтой болно гэдэг чинь ямар ингээд гоё зүйл юм бэ гэдгийг ойлгосон учраас ингээд банкны мэрэгжлийг сонгосон байгаа. Миний энэ мэрэгжлийг сонгосон хоёр дахь одоо бодит шалтгаан гэх юм бол одоо Дорногов аймгийн Сайн шанд сум маань жижиг дунд бизнес, мал аж ахуй гэд ер нь барилга байгууламжууд ер нь бүгдээрээ маш хурдтай хөгжиж байгаа. За тэгээд энийг хөгжөхөд маш том тус дэмжлэг болдог мэрэгжил бол зээлийн эдийн засагч. Тийм учраас өөрийнхөө хувь нэмрийг энэ Сайн шанд сумдаа оруулахыг хүсэж байна. Сурагч охины маань бодлоор харилцааны менежер гэдэг нь хүн бүрийн амьдралд боломжийн үүдийг нээж, итгэл төрүүлж амьдралын чанарыг дээшлүүлдэг онцгой мэрэгжил юм. Түүний энэ сонголтод аавынх нь үлгэр дуурайл амьдралын зөвлөгөө чухал нөлөө үзүүлжээ. Өнөөдөр аягүй онцлогтой өдөр тохиолж байна. Яагаад гэвэл ТВ-с телевизийн маргааш шимби мэрэгжил сонголтын нэвтрүүлэгт манай аймгийн 12 дугаар сургуулийн 10 жилийн 12 дугаар ангийн сурагч Нандин лам маань бидэнд төгсөлт ирүүлжээ. За энэ хүүхэд маань ирээдүйд зээлийн эдийн засагч болох хүсэл мөрөөдөлтэй бидний ажлын байрны нэгжлэлээр харилцааны менежерээр бидэнтэй нэг өдөр ажиллах хүсэлт ирүүлсэн байна. За манайхан тэгээд сурагч бид нартай өнөөдөр нэг өдөр ажиллах нь шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ сайхан дэмжээд хамтраад хичээгээд өгөөрэй. За бүгд нь амжилт хүсье. За бүгдээр ажиллаа. За сурагч маань доор ирчихсэн байгаа маань би яваад аваад. Оо за.
Сайн байна уу? Сайн уу Нандин лам? Манай Нандин лам гэдэг 2 дугаар сургуулийн сурагч байна. За агчин чиний мэдээллийг авсан байгаа. За хоёлаа манай 2 давхарт байрлах хөдөлгөөнтэй очиж уулзцгаая. Өглөөний мэнд захирлаа. Өглөөний минь. Сурагч хүмүүс ирсэн юм аа. Оо за. Зяарч. За сайн байна. Иш асуугаа. За. За ишээ суугаад. За чихрэд. За. За манай Нандин лам маань манай Дорногов аймгийн 2 дугаар 10 жилийн 12 дугаар ангид сурч байгаа. За ахын мэдээллийг ирэхэд урьдчилж авсан. За Нандин лам маань ер нь ямар хүсэл эрмэлзэлтэй охин бэ? Би ирээдүйд зээлийн эдийн засаг шалгахыг хүсдэг. За. Тэгээ танай банкар ер нь дандаа үйлчлүүлдэг. Тэгээ ер нь айгуу гоё санагдав. За өнөөдөр бидний хувьд ч гэсэн ингээд гоё онцгой өдөр байна. Тэгээд Нандин лам маань одоо өнөөдөр банкнд ингээд за банкны нэг өдрийн ажилдаа танилцах. За тэгээ өөрөө ингээд банкны ажилтнуудаас бас юу хүсч юу олж мэдэх тэр мэдлэгээ олж авах боломжийг ингээд бид олгоё. Ментор ажилтнаар харилцааны менежер би Баяр Жавхланг томилъя гэж бодож байна. Өнөөдрийн төвшөд за Баяр Жавхлан за банкны үйл ажиллагаа за ялангуяа тэр зээлийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар за мэдээлэл өгнө. За тэгээд өөрийн зүгээс юу мэдж олж авмаар байна, ямар мэдлэг олж авмаар байна. Энэ бүгдийг сайн асууж авлаад ингээд нэг өдөр ингээд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь одоо ингээд банкны ах эгч нар боломж олгож байна. За баярлалаа. За амжилт хүсье. За тэр хоёлаа одоо дадлгажуулагч ажлын дээр очиж. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хамтын өсөлт төгөлдөр Хаан банк. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Банкны доор зүгээр үйлчлүүлдэг гэсэн мөртлөө одоо ингээд дотор нь ороод ажиллана гэхээр амьсан итгэмээрээс. За одоо сандрах одоо ажил дэвдэх шаардлагагүй. Би чамд дадлгажуулагч ажлыг томилж өгнө. Дадлгажуулагч ажлын чамд одоо энэ ажлын байран дээр шаардлагатай бүхэл мэдээлэлээр хангаж чамайг дадлгажуулна гэсэн үг. Би чиний хувьд бол баадий. Би чамайг одоо надаас одоо бүх хэрэгтэй мэдээлэлээ бас асууж болно. Би холбогдох хүмүүс чинь чамайг холбож өгч ийм одоо гүүр маягтай чамайг кэрлэх тийм ажлыг хийнэ гэсэн үг шүү. За. Сайхан мөрснө өглөөний мэнд. За манай нэвтрүүлэгт орж байгаа 12 дугаар ангид сурагч Нандин лам. За зээлийн мөрчлөн баярж глаа. За охин маань зээлийн үйл ажиллагаатай одоо бидний нэг өдрийн ажил дээр танилцсан байна. За дадлгажуулагчаар таныг томилсон байгаа. За тэгэхээр Нандин ламыг нэг өдрийн турш та дадлгажуулж авч явна гэсэн үг шүү. За. Дорногов аймаг бол хөгжлийн хурдыг мэдрүүлсэн ирээдүйн их боломжийг тээсэн үлгийн нутаг юм. Хүн амын 50% нь Орос улсанд амьдарч төмөр замын Занглай хотын хувьд эдийн засгийн томоохон төв болон өргөцөөр байгаа юм. Түүх соёлын бахархал болсон хамрын хий дэлхийд танигдах үе салхин цахилгаан станцгээд жуулчдыг татах арвин өв уламжлал нь орон нутгийн үн цэнийг улам тодтогч буй. За энэ ингээд манай шинэ ажилтнуудаа өгдөг багц маань байж байгаа. За энэ ингээд нөгөө доктортой хөгжлийн хүрээнд бид нар ингээд дахин ашиглах боломжтой тийм даавн тортойгоор ингээд бэлгэлдэг байгаа шүү. За энийг ингээд чамд бэлгэлээ. За хоёлаа багцтай маань юу байна? Хоёлаа задлаад үзье тийм ээ. Өнөөдөр чиний ажилдаа өмсөх поло бодолт маань. За одоо ингээд бидэртээ ижилсэн хамагны ажилтан болох нэ. Тийм ээ. За энэ хөгмөөс энэ ингээд манай өнөөдөртөө сурсан мэдснээ тэмдэглээд явах тэмдэглэлийн дэвтэр маань. За ингээд хамагны логотой бал. За тэгээд бид нар бүгдээрээ ингээд ажил дээр юм ажлын үнэмлэхээ зүүж явдаг. За тэгээд энэ үнэмлэх маань төр дадлагч хичээн ажлын үнэмлэх. Би өөрөө үнэмлэхтэй болох. За ингээд толгоо өмсөд үнэмлэхээ зүүгээд тэгээ хоёул ажилдаа гарах нь л. За энэ ингээд аяга байгаа. Суух яах шаардлага гарна тийм ээ. За тэгээд дараагийнх нь DJ Тэнжинэ. Оо DJ шүү дээ. DJ чатбот тийм ээ. Бидний байнгын туслах харилцагч нарт маань одоо бүх төрлийн мэдээллийг өгдөг чатбот. За ийм багц байна. За хоёлаа доошо буугаад хувц салхаар өөрөө ороод хувцас салиад тэгээ өнөөдрийнхөө ажилд орцгаая. За. Манай хамгаалны маань хоёр дахь бүртийн менежерүүд байдаг байгаа. Ерөнхий диплом бодогч болон тооцоо байр эзэн менежер, бизнес үйлчлэл эзэн менежерүүдийн нэрээр цудаг байгаа. За одоо энэ шингээ явал
Энэ маань болохоор манай бизнес төвийн уулзалтын өрөө гэсэн үг. За харилцааны менежерүүд маань харилцагч нартай уулзах тийм ээ. Тийм яриа өрнөлтөд энэ өрөөнд ороод хоёлаа ингээд уулзаад бизнесийн асуудлыг ярилцах байх зэрэгээр энэ тусдаа уулзалтын өрөөтэй байдаг байгаа. За энэ ерөнхийдөө манай хоёр давхар маань ингээд манай дорногов салбарын бизнес төв гэж явдаг байхгүй. 3 харилцааны менежертайгаа тэгээ энэ дээр нь захирал нь энэ өрөөндөө суудаг. Энэ дээр нь борлуулалт үйлчлэгийн ахлах зөвлөх маань ингээд ажилладаг байгаа гэсэн. Энэ дээр захирал ахлах зөвлөхүүд маань энэ өрөөнд сууж ажилладаг. За энэ нь болохоор манай зээлийн багц хариуцсан менежер болон зээлийн мэргэжлүүд өрөө байгаа. За энэ сайн байна да. Сайн байна уу? За энэ манай зээлийн багц хариуцсан менежер Хамбат. За энэ дээр нь зээлийн багц зээлийн мэргэжилтэн ашигтсан нар. За ингээд ерөнхийдөө зээл талаасаа хариуцаад ажилладаг байгаа гэсэн үг. За хоёулагийн өнөөдөр сууж ажиллах ажлын байр маань энэ хэсэг байгаа. За хоёулаа ажилдаа орцгоё. За шис сухараа. За хоёулагийн өнөөдрийн ажил маань за их чинь ингээд хоёр харилцагчтай уулзахаар цаг тавуулсан байгаа. За тэгээд орон сууцны зээлийн талаар мэдээлэл авахар харилцагчтай цаг тавуулсан байгаа. За тэрнээс өмнө хоёулаа нэг мэдээлэл аваад ярилцъя. За ер нь банкны зээл гэдэг талаар чи яг юу гэж боддог вэ? Ер нь хариуцлагатай байж чадах юм бол зээл аваад тэрнгүүр ингээ хүссэн юмаа хийгээд нөгөө мөнгөө илүү өсгөх боломжтой өөрсдийнхөө жижиг бизнесийг ч юм уу амьдралаа шинээр эхлүүлэх боломж гэж боддог. Тийм зөв. Ерөнхийдөө бол зээл маш хүнд өгөөж өгдөг тийм ээ. Орон сууц аваад, орон сууцны зээл аваад тэр хүн амьдрах тав тухтай орчноо бүрдүүлж чинь тийм ээ. За хэрэглээний зээл аваад унах машина авч унж чинь гэдэг юм уу тийм ээ. За хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр энэ зэрэг юмнуудад ашиглаж байна. Тэгэхээр амьдралд нь маш өгөөж өгдөг, зөв ашиглаж байж чадвал тийм ээ. Зээлийн ажилтан банкны зээлийн ажилтан маань ерөнхийдөө тухайн харилцагчтайгаа ямар төрлийн зээл хүсэж байна, яг ямар зорилгоор ашиглах чинь тэрнээ тааруулаад тийм ээ. Бизнес эрхэлдэг хүн байлаа гэж бодоход тухайн бизнес нь ямар санхүүжилт хэрэгтэй байна гэх талаар ярилцж байгаа тохирох бүтээгдэхүүнүүдийг нь санал болгодог гэсэн. За банк маань өөрөө зээл бол дотроо маш олон төрөлтэй байхгүй. Тэр шиг ерөнхийдөө ямар төрлийн зээл мэдэх вэ? Орон сууцны зээл, тэгээ сургалтын төлбөрийн зээл, тэгээ байр морины, машины зээл, лизингүүдгээ явдаг тийм ээ. Бизнесийн зээлүүд гээд бизнес эрхлэгч нарт маань бизнесийн зээлүүд байна. Бизнес зээлүүд нь дотроо бас угаагдана тийм ээ. За хэрэглээний зээлгээд явна. Одоо ингээд ажил төрөлтэй, цалин эрхэл орлоготой тийм усуд маань хэрэглээний зээл олгогддог байхгүй. За тэгээ өндөр настай өвөмөө жууд маань тэтгэврийн зээлгээд бас олгогдсон тийм ээ. За тэгээд хөдөө нөгөө мал малдаг малчин иргэд маань малчин зээлгээд олгогдсон. Тэгэхээр яг тухайн хүн ямар орлоготой байна, орлогот нь уялдаад зээлийн төрөл маань маш олон янз байдаг байхгүй. За тэгэхээр хоёулаа эхний ээлжинд өнөөдөр уулзах харилцагчтай нөгөө орон сууцны зээлийн талаар мэдээлэл өгөх учраас орон сууцны зээлийн талаар хоёулаа аваад ярилцаад явъя. За их чинь чамд мэдээлэл өгье. Орон сууцны зээлийн талаар тэгээд чи харилцагч ирэхээр хоорондоо ярилцаад банкны ажилтан шиг ярилцаарай заяа. За. Орон сууцны зээл маань ерөнхийдөө манай банк бол өөрөө их усрын орон сууцны зээл гаргаж байгаа. За ипотекийн зээлүүдийг бас олгогдно. Ипотекийн зээл маань өөрөө нөгөө засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Жилийн 6% хүүтэй зээл тийм ээ. За энэ зээлүүд маань давхар олгогдоод явдаг манай банкнд. За мөн давхар одоо нөгөө ногоон зээл гэдэг байдлаар одоо ерөнхийдөө бүхэн доктортой үйлчлэг эрхэмлээд ногоон зээлүүдийг бас сонирхдаг ногоон зээлүүд их банкудаар олгогддог болсон тийм ээ. За эрчим хүчний хэмнэлтэд ногоон зээл, амны орон сууц барих зээл, худалдан авах зээл гэдэг зээл бас олгогддог байхгүй. За энэ маань өөрөө нөгөө ерөнхийдөө хэвийн одоо эрчим хүч зарцуулалтыг тийм ээ багтаа 20% хэмнэсэн эрчим хүчний хэмнэлттэй тэгээд улаан алдагдлаа багч гэдэг юм уу тийм. Тиймэрхүү нөгөө эко тал руугаа материал ашиглаад тийм тал руугаа оруулах юм бол бид нэр эрчим хүчний хэмнэлттэй зээлүүд рүү бас оруулах боломжтой байдаг гэсэн. Манай аймгийн хувьд ингээд нөгөө аяних орон сууцж байгаа тийм орон сууцууд ингээ хотхон маягаар аяг баригдаж байгаа шинэ орон сууц маш их баригдаж байна. Одоо хүртэл ингээд шинээр баригдаж явж байна тийм ээ. Тэгээд одоо уулзалт хийх ажилтнууд маань харилцагч нар маань залуу гэр бүлүүд байгаа аахгүй. Манай аймагт ингээ шилжиж ирж байгаа. Тэгээд цаашдаа орон сууц ингээ худалдаж аваад аймагт ингээ тогтой тухтай цаашаа Андриа гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй тийм залуу гэр бүлүүд уулзалт хийх юм. Тэгэхээр шинэ баригдаж байгаа орон сууцаас авбал яах вэ?
одоо хуучин барьж байгаа орон сууцуд маань ямар байх вэ те? Шинээр бүр одоо ингээд дөнгөж барьж эхлэх гэж байгаа тийм байрны захиалга өгөөд амьдрал авал явах уу? Их байдлаар хоёлаа яг мэдээлэл авах гэж байгаа учраас банкны зүгээс бүх боломжтой ийм хөндлөрүүд байдаг. Англи хэмжээх боломжтой гэдэг бүх мэдээллээ харилцагч нартаа болтол нөхөл ёстой байхгүй. За. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд орон сууцны зээл чухал үүрэгтэй. Харин байгаль дээлтэй тэр дундаа ногоон хөгжлийг дэмжсэн хаан банкны ногоон зээл нь зөвхөн тухтай амьдрах орон сууцтуудыг доктортой хөгжлийн гарцыг санал болгож байгаа ажээ. 240 сар гэж байгаа. Тэгэхээр 240 сар гэдэг чинь хэдэн жил гэсэн үг лээ? 20 жил. Зөв. 20 жил хүртэл хугацаатаагаар орон сууцны зээлийг олгох боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр за хүн тухайн нөгөө орлоготойгоо уйлна гэсэн үг. Цалингийн орлоготой харилцагчийн хувьд бол тэтгэврт гарах нас гэдэг нь бас нэг нас яваа тийм ээ. Тэр нас хүртэл нь тэр хүн чинь ажлаа хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нас хүртэл нь хоёлаа зээлээ судалнаа л гэсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хамтын өсөлт төгөлдөр хаан банк. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Гэрийнх нас чинь ч юм уу те ах トゥ нараас нь ипотекийн зээл, орон сууцны зээл авч исэн хүн байгаа юм. Манай нэг ихч 10 хэдэн онд баг 8% байхад нь ипотекийн зээл авч ирсэн. 8% гэдэг чинь ипотекийн зээл тийм ээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 8%. За одоо 8% зээл маань 6% хүүтэй, жилийн 6% хүүтэй олгогддог болчихсон. Өөрчлөлтөнд ороод. За тэгээ орон нутагт ерөнхийдөө 150 сая хүртэл төгрөгийг олгох боломжтой зээлийн дээд хэмжээ тийм ээ. Тэгэхээр маш өндөр олгогдож байгаа 150 сая төгрөг. 6% ер нь буцаж орж болд юм болов уу? Одоо тэр бол боломжгүй. Тухайн үед нь хэрэгжижсэн нөхцөл нь 8% учраас 8%-аар л дуусна гэсэн зээл нь. Одоо шинээр авж байгаа харилцагч нар бүгд одоо мөрдөж байгаа нөхцлөөрөө буюу 6%-аар авдаг байхгүй. Уулзалт хийж байгаа харилцагч нартаа ямар төрлийн орлоготой байна гэдгийг нь уялдуулаад зээлээ санал болгоно гэсэн. За орон сууцны зээлийг бүр малчин иргэд хүртэл авдаг байхгүй. Зөвхөн одоо ингээд нөгөө хөдөө маллаа хийж идэл төв дээр хүүхдэн сургууль сурахч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд орон сууцны хэрэгцээ шаардлага гардаг. Тэнгүүд малчны орон сууцны зээл гэж бид нар бас шийдэрлэдэг. Тэгэхээр бүх төрлийн бүтээгдэхүүнүүд манайх бол олгож байгаа учраас хоёулаа харилцагчтайгаа уулзалт яриагаа өргүүлээд энэ харилцагч ийм төрлийн бүтээгдэхүүнээс сонирхож байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг санаж болгох болох юм байна гэдэг бүтээгдэхүүний яг өөрөө төрлөөс сонгоод тэгээд тухайн бүтээгдэхүүнээ борлуулах хэрэгтэй байхгүй харилцагч нартаа. За гадаадад байгаа хүмүүс ер нь яаж зээл авах юм бол орон сууцны зээлээ? За гадаад байгаа харилцагч нарын хувьд бол яг энэ ч одоо ингээд энд Монголд ингээ ах トゥ нэрнүүд нь байдаг ч юм уу те тэд нар дээрээ зээл гарах боломж байна уу? За урьдчилгаа төлбөр орон сууцны зээл маань өөрөө урьдчилгаа төлбөртэй. Урьдчилгаа төлбөр ипотекийн зээлээ заавал худалдаа авж байгаа байрныхаа 30% нь харилцагч өөрөө гаргадаг байхгүй юу? Тэгэхээр урьдчилгаа төлбөрийн гадаад байгаа ах トゥ нараас бүрдүүлж авах тийм ээ буцалтгүй тусламжаар бүрдүүлж авах. За энд тааж байгаа ажилтны хүмүүс дээрээ орон сууцны зээлээ авах ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар өөрийнхөө нэр дээр авч болохгүй гэсэн. За өөрийнхөө нэр дээр яг нөгөө нийгмийн даатгал орлого маань баталгаажгүй учраас бид нар судлах боломжгүй болоод ирнэ. За бид нар гадаад байгаа харилцагч нар дээр яг өдөртөд рүү гадаад мөнгө төгрөг олж байгаа юу яаж байгаа бол бид нар хоригдлын бүтээгдэхүүнүүдийг бас их санал болгоно. За хоригдлаа нээлгээд хадгаламжиндаа сар бүр орлогоосоо тийм ээ цалингаасаа хоригдлуулаад тэгээд ирээд Монголд ирээд ажиллах үе хахад яг урьдчилгаа төлбөр гэдэг юм байна өөрөө бэлэн болчихно. Тэгээд ирээд зээлээ авч болно. Эсвэл байрныхаа бүх мөнгийг хоригдлуулаад хэдэн жилийн дотор зорилготой хадгаламжинд нээгээд ч юм уу те байрныхаа бүх мөнгийг хоригдлуулаад авчих боломжтой. Сар болгонд нэг хэдэн төгрөг төлнө гэхгүй одоо гинт ингээ мөнгөтэй олчих юм шууд бүгдийг төлчих болдог болно шүү дээ. Тэр маань өөрөө ерөнхийдөө л орлого маань урьдчилаад хаах яах илүү төлөөд явах ч гэдэг юм уу тиймэрхүү нөхцөл бол болно. За орлоготой нь уялдаад ерөнхийдөө зээл нь яг үл сар болгон та хэдэн төгрөг төлнө гэдэг ингээ сар болгоны төлбөр гараад ирнэ тийм ээ. Тэр төлбөр дээрээ илүү төлөөд өөрөө боломжтой байгаа бол илүү шахаа төлөөд байгаа явуулж бол гэх юм бол яг банк нь хүү баг төлөөд урьдчилаад дуснаа гэдэг чинь өнөөдөө харилцагчд маань давуу талтай л гэсэн үг байхгүй юу? Самбарч байна уу? Жохон. Сайн байцгаана уу? Хамаагийн төвтэй морил. За ийшээ уулзалтын өрөөнд орж уулзцгаа хэлээ. Тэр
судалгаа нэг охинтой агаа. Тэгэхээр дөрвөлээ уулзалтаа хийх нь. Хаана ажилладаг вэ? За миний хувьд ерөнхий боловсролын 2 дугаар сургууль англи хэлний багш юм. Би болохоор нэгт үйлдвэрт ажиллаж байгаа. Тэр нэг Орос улсны зээл сургаал явж байна. За хэдэн сар ер нь ажиллаж байгаа вэ? Би болохоор одоо нэгт үйлдвэрт ирээд 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай хүн бас 1 жил гаруй ажиллаж байна. За ерөнхийдөө манайх Орос улсны зээл маань үндсэн зээлдэгч маань тухайн байгууллагад 1 жил ажилласан байх. За хамтран урах гүйцэтгэгч маань 3-аас 9 сар ажилласан байхаа гэдэг шаардлагууд тавьдаг. За тэгэхээр эхний ээлжийн шаардлагууд маань хангагдаж байна. Энэ дөрвийн зээлийг хэдэн сарын хугацаанд авбал хэдээр төлөх боломжтой вэ? Хоёрын өөрсдөө чинь боломж нь байна уугүй гэдгээр нь хэдүүлээ тооцоолоо хийгээд би хаад үзье тийм үү? Ипотекийн зээлээр өргөдөө сонирхож байна уу? Байраа сонгосон болов уу? Болно. Асуу. Яг үнэ тэр жанамжтай асуулт нахгүй. Байраа сонгосон юм болоо та хоёр. Гэсэн байна. Антхнаар нь 5 гараад 2 өрөө байсан. Эхний ээлжинд үзэж чад. Ерөнхийдөө 150 сая төгрөгийн зээлийн маань 6% хүүтэйгээр за 240 сар буюу 20 жилийн хугацаатаар хоёлаа тооцоолоод үзэхэд за эх сараас төлөөд явна хэмээн сая 80 мянга дотор л орлого маань хүрч ивэл төлөгдөх нь байна. За ипотекийн зээл учраас үр бодлогоор за 45%-аар хангуулна. За тэгээ орлого маань хүрч ивэл боломжтой гэсэн. За хоёр заавал орон сууц гэхгүй эртээ рүү манай анги шилжиж ирэхээр төлөвлөсөн амьдрахаар шийдсэн бол бид нар давхар ногоон зээл тийм ээ эко буюу эрчим хүчний хэмнэлттэй амны сууц судалдан авах барих ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүдийг бас бахан дээр тухай болгож байгаа санал болгох боломжтой байна. Энэ хэдүүлээ эргээд уулзцгаая. За танд амжилт хүсье. Баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За эргээд холбогдцгаая. За юу вэ? Жохоо юу байлаа. Тэгээд энэ хоёрын зээл ингээд болцсон юм. Одоо хоёулаа жинхэнэ судалгааны ажилд орно шүү дээ. Мэргэжилтэн зээлийн ажилчид маань харилцагч нарт ингээд дан зээлийн мэдээлэл өгөхөөс гадна бас харилцагч нарынхаа тийм ээ хадгаламж, хуримтлал, цахим бүтээгдэхүүн гэх мэт бүх борлуулалтыг харилцагчдаар туртал үзүүлдэг болсон. За харилцааны менежер хүн ирээд судалгаа хийгээд ингээд зээлийн судалгааг нь олголоо, хуримтлал хадгаламжийг холбож өглөө. За тэгээд санхүүгийн одоо тэр хүний бүх боломж зөвлөгөөг нь өгнө, ярилцсан тийм ээ. За тэгээд захин бүтээгдэхүүн нөгөө банкны маань захин бүтээгдэхүүнүүдээ бүгдийг борлуулна. Яаж ашиглах яах хийхийг бүгдийг зааж өгнө тийм ээ. Тэгэхээр тухайн харилцагчийнхаа сэтгэл ханамжтай гарах бүх бүтээгдэхүүнүүдийг борлуулад тэгээ гаргадаг ажил болцсон гэсэн. Зээлийн эдийн засгийн үнэн бодиттой тооцооллын үр дүнд хүмүүсийн амьдрал ер нь дэвшлэх юм байна гэж ойлгосон. Банкны зээл гэдэг нь хэд хэдэн хэрэгцээ чухал ингээ боломжийг хүмүүст олгодог юм шиг санагдсан. Эхнийх нь мөрөөдлөө бид биелүүлэхэд тусалдаг юм шиг санагдсан. Одоо ингээл өөрийн гэсэн жижиг бизнесээ эхлэж байгаа, өөрийн гэсэн одоо үйл явдал ингээ өөрийнхөө өсвөл мөрөөдлийг ингээд шинээр эхлүүлэх гэж хахад зээл гэдэг юм бол хүнд их тусалдаг юм байна гэж ойлгосон. Хоёрт гэвэл санхүүгийн хүндрэлээс гаргахаа шууд тусалдаг. Ямар нэгэн хэрэгцээтэй гинт ингээд мөнгөний шаардлага гарах үед яалтчгүй зээл хамгийн түрүүнд одоо ингээд тус болох зүйл юм шиг санагдсан. Боловсрол мэдлэгт маш том хөрөнгө оруулалт оруулдаг. Одоо ингээд их сургууль сурах гэж яхад ингээд төлбөрийн асуудал гэж ер нь их байдаг та. Тэр ингээд зээл аваад тэгэл ингээд сурчна гэдэг чинь өөр чинь маш том хөрөнгө оруулалт боловсролтой. Амьдралын чанарыг бас дэвшүүлдэг. Өсөлт дэвшилт гаргахад ер нь зээл хамгийн их хэрэгтэй. Манай ментор Баяр Чахлын их чи ер нь эхлээд ярьж яхад нь л үнэхээр юу ч ойлгоогүй. Айгүй бүр ингээд талгаа эргээл заах байж байгаарэ гэж тэгжээж нэг ер нь нэлээд ноцолж ижил юм ойлгосон доо. Тэгээд манай ментор ихч манд ер нь нэлээд их юм заасан. Гэхдээ ер нь миний яг ойлгож авсан зүйл нь яг энэ дөрвөн зүйл. Тийм болохоор ер нь нэлээд их юм сурах хэрэгтэй гэдгийг л ойлгох байна. Энэ удаагийн оролцогч Нандин лам сурагч охины маань мөрөөдөл бол ажил мэргэжлийн сонголт гэхээс илүү итгэл найдварын гүүргэлтэй. Өнөөдрийн сурагч маргаашийн ирээдүйг бүтээгч юм. Харин маргаашийн бие нэвтрүүлэг бол мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхаж байгаа залуугийн итгэл, урам зоригийн нэвтрүүлэг байлаа.
За хоёрын яг энэ ашиг юм. За нэг цаг болсон байна. Манай цааны цаг болсон байна. Тэгэхээр нэг давхарт цайн өрөө байгаа гэж зайлах. За хэрэг манай хүн дайггүй юу? Сая нөгөө нэг харилцагчтай уулзаж утсан ойснасаа. Бид ер нь бол ингээд өдрийн цагаараа доошо божоод энэ тань өрөөндөө цагаан уучих боломжтой. Тэр нь бас амьд ажиллаж байгаа нэг даваад л өдрийн цагаараа хэвлэг үуч гэсэн яваад ойрох учраас. За сайн хоёроо. Сайн уу. Йоо ямар гоё уцтай болцсон. Зөв Рис банкны ажилтан болсон. Хэрэг гоё юм уу? Дадлagч ажилтдаг Айгүй нэр. дээ. Зүгээр бүр түрүүнийг хүнтэй уулзсан. Тэгээ бараг асуугаад амар гоё байгаад тээ. За их ажлынхны өдөр ирэн. Дадлagч гэж. Дайжгүй. Тэгэл би бүр захиралтай нүртэл уулзсан. Тий. Тэгээ баадигээд нэг их толон гээд айгүй хөрх ихтэйсэн. Одоо ингээд хүн зааж өгөөл. Тэгээ зээл эдийн засагч баяр жахлан гихчтэй болсон. Тэр ихтэй хамт бит хоёр нэг харилцагчтай уулзаа. Тэгээд зээлийн бараг ингээд асуугаад. Манай ингээд сонголтын өр байгаа. За сонголтын өр бол энэ бол уламжлалын самбар буюу гавь шаналдаг хахад зурмууд ингээд байршуулдаг. Тэр ажилтнуудыг ингээд сууч өгч байсан сонголтын арга зөвлөж чаддаг. Нэг ямар шийдвэр гаргахын зураг зарчим машин зүйлүүд ингээд зарим зөвлөлтөөр тусгацсан байдаг. Тэр бид энэ өөрөөр чөлөө цагаараа дагцын спортоор хичээдэг. Тэгээд дагцын самбар манай ажлын хамгаалчдын өөрөө амлалтаар байдаг. Тэгээд шийдвэрлэдэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хамтын өсөлт төгөлдөр Хаан банк. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Чи ирэх жил оюутан болох гэж байгаа юм чинь. Хоёул оюутан болоод сургалтын төлбөрийн зээлэн дээр төлбөр дээр тооцоол хийгээд бодоод үзье. Тэхөө. За хоёул одоо энэ зээлийн хэмжээ тал дээрээ. За сургалтын төлбөр чи одоо ерөнхийдөө сард жилийн төлбөр хэдэн төгрөг авах вэ? 4 жил сурна гэж тооцоолоод хоёул төлбөрөө тавиад үзье, тийм ээ. За тэгвэл жилийн төлбөрийн ойролцоогоор хэд өдөө чи ер нь 10 сая орч. жилийнх нь 10 сая төгрөг авч болох уу? За тэгвэл энэ дээр хоёлоо 40 саяар нь тавиад үзье, тийм ээ. За дараагийнх нь дахиад энэ дараагийнх зээлийн хүү талбар дээр авчраад хэлээ. За хүүгээ тавиад үзье. За жилийн над дээр ч юм бол хүүгэл жилийн тавьж өгнө. За сарын 1.8 жилийн 21.6-аар тооцоолоод үзчихье. Дундчлаа л. За зээлийн төлбөрийн тоо гэж байгаа. Энэ дээр хоёлоо хугацаагаар тавьж өгнө. За эрхлээний зээл маань ерөнхийдөө 30 сарын хугацаатай явдаг. Тэгэхээр 30 сарын энэ дээр тавьж өгөө. За одоо энэ зээлийн гэрээ хийх гэсэн огно гэж байгаа. За энэ дээр хоёлоо өнөөдрөөр ансараа тавьж өгнө. За одоо ингэж тооцоол хийнгүү шууд гараад ирдэг гэсэн. За энэ тийм байгаа. Сарын тогтмол дүн нь 737. Тэгээд иймэрхүү байдлаар сар болгон төлөлт хийж дүнжлэж сургалтын төлбөр бүртгэнэ гэсэн үг. Зээлж биш тийм ээ. Сар болгон ингээд хуримтлал үүсээд хадгалаад тэгэхэд чи сургалтын төлбөртөө бүртгэхийн тулд сард хэдэн төгрөгийн хуримтлал хийж чиний сургалтын төлбөр бүртгэнэ гэдгийг хоёлаа хадгаламжийн тооцоолоор бодож үзье хоёлаа. За тэгвэл хоёлаа хамагныхаа веб руу ороод за еврогоо тооцоол үржсээсээ. За хадгаламжийн тооцоолоор гаргаж. За энэ мэн өөрөө хадгаламжийн тооцоор нь хугацаатай хадгаламж тэтгэврийн хуримтлал. Энэ яг бүр сургалтын төлбөрийн хадгаламж гэдэг ингээд яг бүр зориулсан байгаа. Энэ дээр хоёлаа хадгалж үзнэ гэсэн тооцоол хийгээд. За 40 сая төгрөгийг хоёлаа хуримтлуулахын тулд 4 жилийнхаа сургалтын төлбөрийг 1 жилийн хугацаанд хуримтлуулъя гэвлгээ тооцоолоод үзсэн тийм ээ. За одоо болоогүй сургалтын сурж оюутан болох болоогүй улсуудын хувьд л энэ 2 жилийн хугацаатай 3 жилийн хугацаатай урт хугацаатайгаар хийх боломжтой. А тэгэхээр чиний хувьд яг ингээд тооцоолоор хийж үзэх чи сард эдийн хэмжээний мөнгө хуримтлуулж байж 26 оны амар 9 сард хичээлдээ орохдоо 4 жилийнхаа сургалтын төлбөрийг бүрдүүлсэн байх болж байна. Би бол 2 таск дээр ажилласан. Тэгээд тэрний нэг нь яг ийм хадгаламжийн тооцоолол байсан байхгүй юу? Тэр нь тэгээд яг өөрийнхөө кейс дээр ингээ ажиллаад за ингээд би дараа жил ингээ их сургуульд орно. Тийм болохоор ингээд 4 жилд 40 сая төгрөг гэж бодоод тооцоол хийхэд ер нь нэлээд өндөр гарч исэн. За тэгээ эхний жилийнхаагаа гэж тооцонгууд сард нэг 700 сая төгрөг хуримтлуулах болохоор байсан.
Тэгээд ээж маань ганцаараа ажил хийдэг болохоор ер нь шууд жилдээ ингээд 10 сая төгрөгийг бүүнд нь өгөх боломжгүй. Тийм болохоор ядаж ингээд эхний жилийнхаа төлбөрийг ингээд 700-700 мянгаар ингээд хуримтлуулад тэгээд тэрийгээ өгж болно гэдэг надад маш гой санагдсан. Би бол айлын дунд охин, дээрээ нэг ахтай, доороо нэг дүүтэй. Манай аав одоо ер нь бол тэнгэрт байгаа хурандаа хүн байсан. Ээж минь одоо ингээд совлогч хүн. Одоо ингээд бидний төлөө өдөр болгон ажилладаг. Тийм ч болохоор би ингээд хичээлдээ шамдаж өдөр болгон хичээх одоо зорилго минь одоо миний ээж гэж би боддог хувьдаа. Аав минь одоо хэдий бидний хажууд байхгүй байгаа ч гэсэн одоо миний мэрэгжлийн үндэс суурийг тавьж өгсөн. Тэр ч утгаараа одоо ингээд миний энд зогсож байгаа шалтгаан бол миний аавын болов гэж би одоо бодож байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хамтын ёсол төгөлдөр Хаан банк. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Орой минь цаглаа. За манай охин маань ажиллаа дуусгаад ороод ирсэн байна. Сайн байна уу? За сайн байна уу. За банкны нэг өдрийн ажил ямар вэ? Хүссэн мэдлэг мэдээлэл олж авчаад уу? Би яг өөрийнхөө нөгөө хуримтлалын тооцоолоор дээр ингээд тооцоолж үзсэн. Жилийн дотор одоо хэдэн төгрөг цуглуулвал 40 сая төгрөг одоо хүрэх вэ гэдэг юм уу? Тиймэрхүү тооцоол хийж үзсэн. Тэгээд харилцагчтай бас уулзаж үзсэн. Тэдний ингээд байраа ингээд сонгоцсон байгаа. Ингээд тийм зээлийн мэдээллийг судалсан. Энэ санхүүгийн амьдрал гэдэг чинь ерөөсөө л хүн болгонд байдаг зүйл. Тэгэхээр хүн өөрийнхөө одоо учирч байгаа одоо хамгийн ихний санхүүгийн асуудлыг тооцоолж үзнэ гэдэг чинь одоо яг энэ ажлыг одоо өнгөцгөн одоо орж үзэж байна гэсэн үг. Тэгэхээр маш зөв эхэлсэн байна. Тэгээ би нэрээ өөрөө энэ мэргэжилд болохын тулд маш их олон зүйлийг сурах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. IT-ийн мэргэжил, одоо математик, англи хэл эдрийг ер нь маш сайн гүнзгий судалж иж энэ мэргэжлийг олж авах юм байна гэдгийг ойлгосон. Дээрээс нэмээд одоо ингээд банк гэдэг чинь дандаа харилцаанд тулгуурлаж байгаа учраас өөрийн харилцааны чадвараа сайжруулах хэрэгтэй байна гэдгийг бас ойлгосон. Миний дүү яг зөв өнцгөөс ирж байна. Маш гоё харсан байна. Ер нь банк гэдэг чинь өөрөө яг харилцаан дээр, итгэл дээр тогтолж байгаа ийм тогтолцооны байгууллага. Тэгэхээр мэдээж одоо маш сайхан харилцаатай харилцагчийн үйлчлэгээ гэдэг бол дэлхийн жишгт нийцсэн хэмжээнд ингэж авч явдаг манай банк. За дээрээс нь одоо манай ажилтнууд тасралтгүй суралцах одоо соёлоор ингэж нэгдэж за өдөр бүр өөрийгөө хөгжүүлж суралцаж мэдлэг мэдээлэл тэлж ингэж харилцагчтай одоо банкныхаа үйлчлэгийг хүргэдэг ийм одоо соёлтой байгууллага байна. За маш зөв үнцгээс харсан байна. Баярлалаа. Тэгээд энэ банкны орчин соёл нь айдынхаар гоё таалагдсан. Ягаад гэвэл ингээд орж ирэхэд л ер нь сайн байна уу, сайхан ингээд юу байна уу гэж надад хурж ирээл тэгээд ингээд бүх юмыг зааж өгөөл энэ манай юм тэр юм гээл хүмүүс нь үнэхээр завгүй ажиллаа хийж байгаа мөртлөө надад ингээд гоё сэтгэл төрүүлээд гоё ингээд найрсгаар зааж өгч байсан үнэхээр сайхан санагдсан. Хаан банк сан за жил болгон ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд ихтэй сургуулийн одоо тэтгэлэг олгодог. За энэ тодорхой хэмжээний шалгууртай за сурлагын амжилттай за амжиргааны төвшин гэдэг ийм шалгууруудын хүрээнд бол ингээд олгодгоо одоо ингээд 10 сэтгэгчилтэй нийтдээ нэг 2362-нд олгоцсон байгаа юм байна. За тэгэхээр миний дүү ч гэсэн одоо энэ хамрагдах бүрэн боломжтой. Ер нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хаан банк сангаар дамжуулаад бас хөдөө орон нутагт за хавдар судлалын мэргэжлийн эмчнэр болон тий одоо бусад холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдтэй хамтраад за хавдрын эсрэг аян за цусны даралтын эсрэг аянуудыг одоо маш амжилттай зохион байгуулж за хөдөө орон нутагт одоо нөгөө үйлчлэгээ авч чаддгүй одоо хүмүүсттэй одоо яг мэргэжлийн байгууллагын зүгээс очиж за одоо эрсдэлт одоо энэ хүчинд одоо нэрвдээс нь бас өрчсөн сэргийлэх үзлэг хийж олон одоо 10 хүмүүсийн амь насыг аварсан одоо ийм сайхан буянтай ажил хийдэг юм сан байгаа. Одоо ингээд миний сурж авсан 4 зүйл за энэ 4 зүйлээ илүү дэлгэрүүлээд илүү ингээд нарийчлаад за ингээд презентацийн ер нь бэлдэж агаад бүх сургуулийн 12 дугаар ангийнхандаа за зээл гэдэг хүний амьдралд ийм чухал зүйл юм байна. Энэ чухал зүйлийг ингэж ойлгох юм байна гэсэн тийм мэдээлэл хүргэхийг хүсэж байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт орж өнөөдөр энэ зүйлийг сурснараа ингээд үе тэнгийнхэндээ ийм гоё мэдээллийг хүргэх боломжтой болсон. Ажилчнаар орсон гэдэг юм хөө хувцсан маань, аян маань бүгдийг хүснэ. Тэгээд тэр үнэхээр гоё яасан. Яг ингээд жинхэнэ ажилд орж байгаа юм шиг санагдав. За Монгол Улсын 21 аймаг 6 дүүрэгт одоо Хаан банкны 548 салбар нэгж
Яг ийм орчинд, яг ийм хувцастайгаар за тэгээд өөрөө чинь орж ирэхэд яаж өгцсөн тийм ээ. Яг тийм өгцсөн үйлчлэгээр одоо энийг нэг стандарт гэж бид нэр яриад байгаа. Нэг стандартаар Улаанбаатараас ч тэр аймгийн төвөөс ч тэр сумын төв дээр очисон бүтээгдэхүүн үйлчлэгээ яг ийм харилцагчийн үйлчлэгийг авдаг ийм системээр ажилладаг. Ийм мундаг баг. Үүгээрээ дамжуулаад бид нар одоо тухайн нийгэмдээ бас байгуулгын соёл, хувийн соёл гэдэг зүйлийг ингээд түгээхээр хэрэгэлцдэг. Бас нэрийн хаан банкны бүх зүйл нь ер нь бүх үйлчилгээ нь цахим банк дээр болсон байлээ шүү дээ, тий. Тэгэлгүй яхаа. Бид ч одоо за энэ стратегийг боловсруулад за ер нь дэлхийн жишгт нийцсэн одоо энэ цахим үйлчлэгийг за бид одоо харилцагчтай хүргэх хэрэгтэй байна гэдэг үгнээс за энэ үйлчлэгийг бол түлхүүр нэвтрүүлж одоо ингээм амжилттай хэрэгжүүлээ явж байна. За энэ яадаг юм бэ гэхээр харилцагч гар утснаасаа банкн дээр их шаардлагагүйгээр за өдөр тутмын гүйлгээ тий за санхүүгийн хэрэгцээг анх одоо зээл үйлчлэгээ бүгдийг за хэдхэн секундын дотор ингээд үйлчлэгээ авдаг. Ийм үйлчлэг бид мэдэрчихсэн. За тэгээд 24 сая үйлчлэгтэй темүүд бүгд одоо олон нийтийн газраар байршсан үйлчлэгээ үзүүлж байна. За киоск машинууд байна. Киоск машин дээрээс төрлийн үйлчлэгээ авдаг тийм бүх төрлийн үйлчлэгээ авдаг одоо энэ цогц болчихсон. Ингээ яаж байгаа. Яг хувийн асуултнаас асууж болох уу? Болгүй яах вэ? Чөлөөтэй. Ингээд та анх банкнд орохдоо яг ямар мэргэжлэр орж ирж байсан бэ? Ер нь нөгөө банкны ажилтан болохын тулд яах ёстой вэ гэхээр бүр анхан шатнаас нь ингээд ажлаа ойлгоод ингээд явбал хүнд маш их туршлага хөрөнгөлүүлдэг. За цаашдаа ингээд дараагийн албан тушаал дээр дэвшиж ажиллахад нь маш их дэм түлхэц болдог. Тейлер хийж үзлээ, эдийн засгч хийж үзлээ. За дээрэс нь тооцооны төвийн эрхлэгч хийж байлаа. За бүр ерөнхий нэгтлээ хүртэл хийж яваад. За тэгээд 2016 онд одоо энэ салбарын захирлгээд одоо энэ Дорноговын хаан банкны өдөртөх одоо албан тушаал дээр томилогдож ирж байсан. За ийм ажлын төвхөн гараатай юм байна. Тэгвэл миний хувьд одоо сургуулаа төгсөж ирээд тейлрээс ахиулуулаад ингээд хамгийн том захирал болох тийм бололцоо байгаа юм байна. Өө байлгүй яах вэ? Энэ чинь нээлттэй. Энэ хүн бүрт одоо ийм боломж байгаа. Гэхдээ тухайн одоо ажлаа сэтгэлээсээ ингээ хандаад те бүгдийг одоо ингээ сурч мэдээд ингээ явах юм бол одоо таны ирээдүйн ажлын байр одоо энд байна. За тань тэг надад өнөөдөр энд ингээ зээлийн хэрэгцэгчээр ажиллах боломж олгосонд маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр энэ өдрийг би хизээж мартахгүй. Энэ үчиг ингээ дандаа санаж явах боллоо. За баярлалаа дүүдээ. За тэгээд өнөөдөр ингээд ажиллаад үзлээ тийм ээ. Чиний одоо мэргэжил сонголт чинь яг мөн байсан уу? Одоо би ингээд сурч боловсроод ирээдүйд надад энэ ингээд хаан банкнд зээлийн эдийн засгийн ажиллах боломж байгаа гэдэг нь ойлгосон. Маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр сургуулаа төгсөөд манай банкнд ажиллая гэдэг юм бол ахын одоо маш дуртайгаар ингээд хүлээж авах болно. За тэгээд сургуулаа амжилттай төгсөөд ирээрээ. Бүгд амжилт хүсье. За баярлалаа. За энэ банкныхын ах эгч нарын зүгээс ингээд хаан банкны одоо бяцхан гарын бэлэг гартуулж байна. За тэгээд сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За. Ийхүү энэ удаагийн дугаарыг маань оролцогч Дорногов аймгийн Сайн шанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нандин Лам оролцлоо. Дараагийн маргааш шимбигээр эргэн уулзцгаая. Манай аймаг сумын одоо хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа гэдгийг ингээд би өөрөө ойлгосон учраас энэ мэргэжлийг сонгохоор болсон. TVS телевизийн маргаашийн бие нэвтрүүлгийн оролцогч Дорногов аймгийн Сайн шанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч 12-ийн ангийн Утган баярын Нандин Лам байна. Миний сонгосон мэргэжил бол банкны зээлийн эдийн засагч.